Видеоор Kaiju номер 8 гэдэг нэг үзэгч тэгээ Tokyo Revengers нэмшлэг хийсэн чинь онлайн Kaiju номер 8 гэдэг чижсэн ингээд яриад өгцгөө тэгээд одоо season 2 нь гарч байгаа тэгээд season 1-ийн дуусчихаа season 2-ыг ярих бодолтой байна. За тэгээд нэлээд хөгжилтэй юм санагддаг. Тэгээд би бас багадаа юу илээ бараг 7-8 цагт үздэг байсан. Тэгээд хэлцгээе. Жирийн нэгэн өдөр ингээ хүмүүс зүгээр л намайг өдрийг эхэлж байлаа. Гэсэн чинь нэг усан дотроос бүр хөдөг гэл юу вэ хотод бүр цунами хайшин бүгд л яралтай хорогдох байр орж илаа. Гэтэл бүр юу юм бэ? Динзавр цаашаал нэг юм гараад ирдэ. Хүмүүс энийг Kaiju гэж нэрлэдэг юм лээ. Kaiju одоогоор хаанаас гарч ирээд байгаа энэ одоогоор мэддэггүй. Тэр үед Ахмад Мия гэдэг нэлээд нэр хүндтэй юм юу лээ. Зэрэг гарч ирэнгүүтээс тэ бүгднийг хуу амааж авчиж байгаа юм л та. За тэгэл цэвэрлэгчд болохоор тэр энэ бол Kafka. Манай анимын гол дүр. Цэвэрлэгч идэг. Өвөн чааваас юу илээ зэрэг болохыг хүсдэг ч гэлээ шалгалсантаа ундаг юм байлээ. Хүлээ наатхан гэл нэг хүн би хөлөө биштэйгэл хөөрхөн манайхан орж байгаа. Эдэрний өөсөн ингээд Kaiju-ийн цогцыг цэвэрлээд ингээд зам цэвэрлэдэл нэг үүрэг даалгавартай. За тэгэл энэ хөөрхий би юу илээ зэрэг болох юмсаа гэсэн чи болохгүй хожи бараг 2 удаа шалгалтанд дунжсэн шүү дээ хөөрхий манай Kafka гомдооч байгаа байхгүй юу? За нэг өглөө сэрлээ шүү манай хүмүүстээ нусаа нийгээл зурагтаа асаасан чинь нөгөө Crash нь багада энэ хоёр найзалдаг л байсан юм бэлээ. Өөрөө Kafka гэсэн хүн минь шиг нэр хүндтэй болохыг хүсдэг ч гэлээ юу илээ. Дандаа л 2 удаа шалгалтанд унсан. Би 2 удаа шалгалтанд унсан юм чинь одоо юуны чинь цэрэг мэрэг гээл өөрийгөө муулаад гам л та. За маргааш нь ажилдаа ирлээ. Тэгсэн чинь шинээр энэ гээд нэг гар шилжээд ирчих. Өөрийгөө би цэрэг болохыг хүсдэг гэсэн чинь нэр Kafka бас энэ цэрэг болохыг хүсдэг ч гээд хэлчихэж байгаа л да дарга. Би одоо болсон гэл. Нүн яагаад хамгаалагч болохыг хүссэн гэсэн чинь би жоохон гэл хөөрхий. Тийм болохоор одоо биш. Та ер нь жоохон гогш харагдах юм. Гэл манай хүн нэрнгэсээ нэг 32 шүү дээ. За тэгэл ээлжээс нэг ажиллаараа юу лээ. Их л энийг цэвэрлэгээ хийж идэв. Тэгэл хөөрхий. Би хэрвээ хамгаалагч болж чадах болоо гэсэн чи хатуудалчтай шүү дээ. Хамгаалагч болж чадахгүй хөөл гэдэг энэ хөөрхий. Энийг нэг Риноч хөөрхий жоохон эмэрод хармаа. Энийг уу гэсэн нэг юм өгчдөг нэс. Энийг өндөр биш энийг тэг гээл энэ хоёр хөөцөлтөд унчнаа. Ийм амир юмар застдаг заяа хото. За тэгэл өглөөний нэг юм өгсөнд баярлаа гээл. За тэгэл энэ болохоор би бишээ та бол чадах ба. Гэтэ өмнө бүтлгүүлсэн ч гэлээ өмнөх хаалгаас сурж авсан байхаа л гэл. Яа. Хөөрхий Kafka хурам зэрэг өгөөл. Баярлаа гэсэн чи гинэ таанаас ч юм бэ нэг амар аратан гараад ирдэ. Манай хүнч шууд шалангой өдлөөл энийг аварж байгаа. Нөгөө Риноч босвол хөөрхий наадах ч болохгүй. Зүхтаараа гээл нөгөө Риноч шидэж. Энийг нэг юм аалж юм хаашаа. Хөөрхий чи зүхт гээл. Чи угаасаа хамгаалагч болох хангалттай хувь нэмэр байгаа. Тэмчээс чи хурдан зүхт гээл өөр аргалахаар болж байгаа. Стен цэвэрлэгсэн чинь манай хүний бага ингээд энэ бол залуу Мина. Энэ болохоор манай Kafka. Би хамгаалагч болно гэж хөөрхий энэ хотон чаваас нэг дэлбэрт өссөн юм ааш. За тэгэл хоёлаа заавал Kaiju-руудыг устгана гэж нэгэнд амлалт өгсөн юм бэлээ. Хот нь ийм амар сүрцэн. Гэл.
Одоо үед гэсэн чинь нөгөө нэг юм салахгүй дагаад ундیں۔ Манай ямар ч чэжиндээ нэг шарахтаал. Яа, идүүлэхийн даван дээр нөгөө Реночин гарч ирэнгүүтээ толгоор нь хагт гэж дээ. Та минь хамгаас одоо бидсэн таныг хамгаална гэж байгаа л. Үгүй ээ. Гэхийн зургууны цагаан бар гарч ирсэн чинь ийш тийш пүм пан. Мина ирсэн байна. Ахмад Мина. Нилээн нэр үнэтэй болохоор мивэла нилээн биш хамгаалагч дундаас номер 1 юм байна. Манай хоёр хүн чарахцсан гээд өөрхөн орон дээр хөвчлээ. За тэгээд хэсэг ярьж байгаа юм л та. Ийм ингээд та шалгалтаа зүгээр өгсөн дээр юм шүү гэл. Манай хүн чиний зүв байхаа. Тэгтээ би заавал тэгснэ гэсэн чинь нэг амар сони юм гараад ирдیں۔ Тэгснэ олцглоо гэснэ амар онороо шаачдیں۔ Манай бүр гарах гэж оролдоо бол бүр ийш тийш юу болов байгаа гэсэн чи хөлн сонирн болоод дундیں۔ Ёо зүгээр үү гэсэн чи манай хариу өгдөггүй. Юу вэ гэсэн чи what the fuck манай амар юу вэ? Кайжу болцсон эдээ. Хоёлаа юу вэ? Би кайжу болцсон юм гэсэн чи нэг ямар чихэн чиртэй. Энэ минаг таахгүй заавал юу л кайжу госдох болно гэл. Амлдаг гэсэн чи гинэт утсан дуурчлаа. Нэг хүн хэлбэртэй кайжу гараад ирлээ гэл. Тэгэл энэ юм зураад хаан чи ийм болохыг хүсдэг юм гэж шоолоош. Манай хүн хөөх их чирэнгүй ирэл. Энэ тижээ өрөмт юм хаашийн нөгөө цагаан бар. За тэгэл мэдээгээр яаралтай хүн хэлбэртэй кайжу имлэгт гарч ирлээ. Нөгөө нэг өвөн бүр часга сарайлаад өглөө. Яна одоо яна зүхтий гэсэн чи биш инээлэлтэй гэсэн чи энийг одоо ямар инээлэгт гэдэг. Нөгөө өвгөн ч бүр гөшөөд өгчлээ. Юу зүг гэсэн чи хаан утгүй нэрээс бүр хүчтэй болсон. Би амар хүчтэй болсон байна гэл. Өөр хүн харагдахаас өмнө зүхтийа гэл. Энийг нэгсэн чи аргагүй супер хүчтэй тасна гэж боддолгүй. Энэ тэгэж аюултай юу илээ эмнэлгээс кайжу зогсчлаа гэдэг мэдээ авал манай хоёр өстө зүхтаж өгнө штэ. Хордлаараагаа гэл. Та яагаад кайжу болчихоо? Эсвэл та кайжу биш үстэ? Би өөрөө ч яагаад тэгсэн гэж чи хэл мангар хурдан сунж мунаа юу болоод унчваа. Миний шээс үрэтэнэр энэ гэсэн чи одоо твч гэсэн чи үгүй ээ би шэмэр гэсэн мөмчгөр гарч мараанагаад өөрхийн нөгөө каф гэж ичиж өглөө. Босолтаагаа гэл. Боломжгүй хахаар та ч одоо ийм кайжу болсон юм чи үгүй ээ яриачтэй гэл. Яна тэр үед амсан амлтаас гэл хөөх юм. Нэг газар ороод аль энэ торогдоога. Намэр нэг юм зүг сонин гихчээр юу вэ гэл дахиад нэг кайжу гараад ирчихсэн нас. Биш кайжу гэнэ. Дахиад энэ илрүүлээл. Юу вэ? Нэг кайжу гараад ирсэн юм шүү. Ага хурдан хүн юмтай харахаас өмнө орё. Ээж аваас нэг гэр бүл ээж нь чавс тарагдал зүхтаа миний хэн гэл үгүй. Нөгөө нэг кайжу нь эдхийн даван дээр One Punch Man шиг манай Кафка ганц л зөгч байгаа. Зүгээр үү? Биш ээ би юу лээ? Биш ээ энийг дахиад нөгөө царай гаргаж тэнэгцээ. За хөөрхий ээжд нь тусалж байгаа юм л та. Нөгөө нэг кайжу нь буцаад түрээд ирлээ. Яах вэ гэсэн чи төрүүлээж вэ гэсэн амар энерги тэгэл жинхэнэ One Punch Man шиг цусаар бороо орж байгаа. Энэ хөөрхий яагаад л шүү. Тэс би явдаа гэл. Баярлаа гэл хөөрхий хэлж байгаа юм л та. За хөөрхий гэсэн чи what the fuck Мина тэгээд хин юм дээ. Өнгөрсөн гэхдээ манай кафко болохоор заавал харж танд болно доо гэл.
Энд ирсэн нөгөө охин биднийг аварсан кайжуг битгий алдаач гэж гуйж байгаа. Бүх кайжуг устгах гэсэн чинь нөгөө охин битгий нөгөө манай ээж аавыг аварсан кайжуг битгий устгах гэл. Манай хүний нүүр царай гэж дээ. Ингээд харуулсан. Нөгөө өвөн ч дүрслээд амар кайжу байсан. Тэгээд бүр хан цөмөртлөн тавьсан. Ийм байгаа. Тэгээд нэлээд кайжу гэл. Ой, Кафка тоёрт нэрээ шууд өргөсөн гэсэн чинь шалгалтанд орох материалыг нөхцөн байсан байж таардیں۔ За тэгэл манай Кафка мангас тулсан чигээр хоол идэж хөө битгий кайд наатаа нуугаач гэж байгаа л өстэй дэвтэл нэшигдвэл шүдийн хартаа. За гэл. Энэ удаа жихнээсээ шалгалтандаа тэмцэх болно доо гэл. Эхний шат нь болохоор хэр их нөгөө байгаа онох 2 дугаар шалгалт нь жинхэнэ хайжуугаас юу илээ өөртөө хамгаалах шалгалт. Тэгээд хамгаалах тусмаа оноо нэмэгдсэн юм билээ. Хамгийн өндөр оноо авсан хэд нь л тэмцэх юм байл л дээ. Манай ирлээ. Тэгсэн чинь Кикаро гээд нэг наад чи би зогсох гэж байсан наад нэг MBC юм юу илээ зайлуул гэсэн чи юу гэдэг нэ яхын дөө чи ер нь хэдэн настай юм гэсэн чи би одоо 16 тай гэсэн чи манай хоёр 32. Энэ нь болохоор 21-тэй. Би нөө агаа хийсэнд нь хэлчихээ гэсэн чи манай бүр Кафка яагаад гам бэ гачин царайлал. Яах гэдэг юм бэ? Та чи миний азийн дугаарыг авчлаа. 55. Агаа энэ өөр газар тавьчихгүй ямар юм би тэнэг хүүхэд вэ гэсэн чи энэ бүр юу вэ? Кайжу устгах чаштай л нэг гараа зэрлээ. Яаж ийна тэнэгээ гэсэн чи бүр машины шууд өргөөд тавьчтээ биш шижтэй. Нөгөө чи яаж байгаа юм бэ? Цэвэрлэгээ ийм машин штэ. Намайг их ингээл Шинамия Какаро гэдэг ингээл. Чамаас кайжугийн өндөр үнэртэй дах юм гэсэн чи битгаа манай хүн сандар дэснэл битгаа мангас нөгөө юулээ цэвэрлдэг болохоор ингэж үнэрчж байгаа гэж. Манай хоёрыг дорд үзээд бүр дээрлэх янзтай шүү. Кафка ч бүр машинаа шууд өргөө тавьчихж байгаа. Нөгөө хүн бүр шок. Тэгвэл намайг Хинамия Какаро шиг шааж шүү. Нөгөө намайг Кафка гэдэг сайн чэйжж аваарай гэл. Хибэна Кафка гэдэг юм гэл. Охин ч мөвчөг өгөхгүй. За тэгвэл хоёлаа шалгалан дээр хин төрүүлж оноо авах үзчихгүй ингээл. Өдөөски. Манай Рино жуурлал та яах гэж супер хүчээ харуулж байгаа юм бэ гэсэн чи зүгээр штэ яаж ч гараал хувиргасан байхгүй юу гэж байгаа юм л та. Тэгтээ баригдахаа шахлаа штэ гэл. Яагаад чонг дуурайд байгаа юм бэ хоёр хүмүүсээ гэсэн чи манай хурдан шалгалтандаа ороогүй бол шалгалтнаас ч асч шүү гэл. Дахиж битгий тэгэрэй гэл. Рино санаулааски. Өөрхий бас юулээ Кафка санаа тавиад байгаа байхгүй юу? Хайран гаднаа дотроо юу гэдэг лээ. За тэгээ шалгалтны төв байр. За энэ удаа заавал тэмцэнэ гэл. Манай хичээж орж шүү. Гэтэ манай өдөд 32 насалсан юм чи одоо бусдаас яж гөгшин штий. Тэгэл яг уу манай арайч юу гэж гараал гулсаал. Манай үний хийж байгаа шалгалтыг хараад байгаа. Яжчихт бүр 32-тэй штэ манайхан. Өөрхөн манай хүн бусдаас хамгийн гөгшин юм хамгийн хонил хүлж байгаа. Манай хүн ч бүр 25 орсоос 219 орсон гэдэг нь энэ бүр 5-т. Яна нөгөө хүн ч бүр дээлгээл. Манай хүн чичээл. Баха өнгөрсөн штэ. Тэгэл хөөрхий яана гэл. Эсвэл жоохон хүчит газар маяглаж байгаа. Агаа зүгээр дээ гэл. Би заавал онцгой чадвараа ашиглаж болтгой. Орондоо гэл. Манай 82 энийх 54. Чи битгий хүн 8-нд нь тэлчээрээ мэдөө. Чи гэл. Энэ хоёр.
ярьж байгаа юм л та. За тэгсэн чинь нэг энэ хоёр зөндөл хүмүүс гар барилтаа хийж мэгээд алсаж байна. За тэгээд энэ удаагийн видеого энэ үрээ дуусгая. Тэгээд коммент хийх хүнтэй баярлалаа.